За болрохоо хааны ордон гоё байна уу? Гоё байна уу? Том юм байна бас тий. Харин өстэй том байна. Тэгээд одоо бошиг гэдэг үг Монгол үгэнд ч гэсэн одоо их хүндтэй байдаг. Бошгон дээр зогсож болохгүй, бошиг алдалж болохгүй, бошгон дээр сууж болохгүй гэх тийм ээ. Харин. Хятад үгэнд ч гэсэн одоо бошиг гэдэг үг бол маш одоо чухал байдаг. Ер нь одоо бошиг гэдэг зүйлүүл одоо эзнийх нь бас нэр хүнд зэрэг хэрэгмтэй шууд холбоотой байдаг. Тийм учраас хааны ордонд бол бошиг бүр өндөр байх ёстой. Гэтэл та сайн харсан уу? Хааны ордонд ямарч бошиг байхгүй байна. Та хардаа. Тэгээ бошиг нь хажуу талд нь бүр тэнд цааныг хөвтгөлөд тавьчихсан байна. Тэгээ энэ хааны ордны бошигыг хэн хүрээдээ тэгээд авчих та мэдхүү? Мэдгүй харин. Ямар зориг зөрөгтэй хүн ингээ хүрээдээд авчдаг юм бол би ч гэсэн мэдхгүй байгаад сая сүлжээ хайж хагаад ойлголоо л доо. Ачингүрний сүлжээ хаан хөвт яст хаан Пүи маань өөрөө отолцсон юм байна. Тийм байсан юм. Энэ болохоор нөгөө нэг Европын барууныхан одоо Пүид дугуй бүлгэсэн юм байна л да. Тэгээд дугуйтын хааны орднороо давхиж явахт нь бошиг саад болоод хаалга болгоноор заавал дугуйгаа өргөж гаргаж хэрэгтэй. Тэгээд зарлиг уулгаад өөрөө ингээд хаалгыг бошгоо отлуулсан юм байна. Тэг яг одоо хаан өөрөө өөрийнхөө гэр нэмчин тэгээд эзэн мэдээд баталсан юм байна л да. Тэгээд энэ одоо өнөөдөр бас ингээд түүхэнд бас нэг Пүиний бас нэгэн үйл явдал болоод үлдсэн байгаа юм. Үнэхээр бас өндөр бошиг юм шүү. Гэтэл одоо түүх үл ингээд түүх болон үлдээд энэ бошиг нь ингээд хаалганы хажууд хаягдаад яг тухайн үед хитчнээ хүн энэ бошигонд хүрээд буцаж ирсэн юм бол